Сайн байцгаана уу нүүдэлчин Монгол цахим сүлжээнийхаа та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргье. За бид ковидтой холбогдуулан онц байдал тогтоосон байна. 16-ны хүртэл энэ хугацаанд бол бүгдээрээ гэр орноороо өөрийгөө сайтар хамгаалж гадагшаа шаардлагагүй бол гадагшаа гарахгүй ингээд гэр орон ах トゥ дөрөсөдөө өөрийгөө хамгаалan ингээд гэр орондоо байцгаах юм байна. За энэ хугацаанд хэдүүлээ 2 хоногийн өмнө ярилцсан галланд 3 алхмаар галланд руу гаргая гэсэн хөдөлгөөнийг бас дахин хэлцээ гэж бодож байна. За та бүхэн тэгээд энэ жил малын мөрдөн мөшгөх тогтолцооны аппликейшн за дээр нь болохоор одоо ингээд малын талгааны үе ингээд явхлаар гарч байгаа малаас гарч байгаа дайвар бүтээгдэхүүнийг малын махтайгаа хамт гэрчлэгийг дагаж явдаг, арьсан дагаж явдаг гэж бид бас ярилцсан. Тэгээ энийг орон нутагтаа ямар хөө байна вэ гэдгийг бас та нар хоорондоо дахиад нэг хэлэлцээд одоо энэ цагдаагийн хяналт гэдэг ихлээр гэрчлэгээ тэр малын дагах тэр гэрчлэгээр явагддаг юм уу? Арьс заавалчгүй аймаг хүртлээр дагаж явах ёстой юу? Хот хооронд явах зөвхөн мах толгой хоёр байхад болох уу гэдэг энэ хуучин шигэ байна уу, шинэ байна уу гэдгийг яаралтай мэдээдгээрээ за тэгээд сум орон нутгийнх нь сумдын одоо нүүдэлчин Монгол цахим сүлжээний төлөөлөгчтэй, лаптоп төлөөлөгч, туцтай төлөөлөгч бүгдээрээ нэгдэж байгаад мэдээллүүдээ нэгтгэхээрээ за би дахин гуйж байгаа шүү. Та нарын өөрийн багууд дээр ажиллаж байгаа уулзсуудтайгаа гэдэг нэгдсэн нэг тийм журмаараа багуудынхаа сумаасаа ингээд нэгдсэн тоогоо над руу явуулаарай. Бид нэр одоо ингээд өөрийнхөө зураглалыг гаргахын тулд яалтчгүй хүн статистикийн тоон дээр ингэж гаргадаг учраас тэрийг хурдхан өгөөрөө гэж бас нэг хүсмээр байна. За тэгээд энэ нэгдмэл энэ бодлогоор бүгдээрээ 3 орны зах зээл гэдэг үүднээсээ хамтарч нэгдэж хийж болох оюун санааны нэгдэл юм шүү. Энэ тэгэхээр бол одоо хин нэгний одоо хоршоо ч юм уу нэг хувь хүний ч юм уу нэг тийм явцсан үзлэр биш ээ. Бүгдээрээ л нэгдэж хийх юм чи хоршоо нь байна, хувь хүн байна, нэг цаар угаад нэг л журмаар нэг л одоо машин дээр ачигтаад 3 орн руу явдаг юм уу. Ингэж явнаа. Тэгэхээр эн чин урт удаан хугацааны гэдгийг сайн ойлгоорой. 3 орн гэдэг чинь тодорхой тогтсон зах зээлтэй тийм улсуудаа тэгэхээр нэг л удаа ганцхан удаа өнөөдөр гэдэг ч юм уу ийм ойлголтоор явах юм бол бид явахгүй. Тантай мэдээж хэрэг урт удаандаа хамт ажиллах хүн биднэрт хизээ нэгэн цагт аль талдаа ашигтай ажиллах болно. Зүгээр богино хугацаанд би өгөөд ингээд саллаа гэж энэ бидний өөрийнх нь сэтгхүүгээр тэг сэтгэх юм бол энэ хизээж явахгүй. Бидний одоо ингээд бас их олон жил улс орон одоо компаниуд бүгдээрээ нэгдээ зүтгээд байхад яагаад явахгүй байна вэ гэхээр бид хамгийн доод нэгжээс нэгдмэл чанар байхгүй байгаад бас энэ оршиж байгаа юм шүү. За тэгээд энэ мэдээллийг бас сайтар нэгтэлж үзээд бүгдээрээ дахин мэдээллүүдээ нэгтгэхэд наашаа явуулаарай. Бүгдээрээ энэ жилийн баталгаа 3 сард галланд руу гарсан нөгөө 2000 адууны ярьсаа байгаа шүү дээ. Энийг ингээ бас жишээ болгож бодоорой. Энэ манай Монголын харь ширний боловсруулагч нарын бас та бүхэн танилцуулна гэж бодож байна. За тэгээд энэ өнөөдөр ингээд яалтчгүй гинтийн байдлаар ингээд Монгол оронд одоо ковид илэрсэн учраас ингээд бидний тодорхой хэмжээгээр онц байдал зарлалчлаа. Гэхдээ бид нар онлайнаар нэг цахимаар хийж болно. Тэгээд энэ та бүхэнтэй нэг бас шадараатаар танилцуулнаа. Яаж таны гадаа байгаа одоо мал адуу одоо сүргээс яаж яваад одоо дэлхийн зах зээлд хүрдэг энэ гинжин холбоог хэлхийг та нарт би богино хэмжээгээр үзүүлэхийг оролдоноо. За тэгээ холбоотой байя.